Надад нэг асуулт байнга төрдөг л дөө. Хүн төрлөختөн яг хэзээ хүн болсон юм бол? Ихэнх хүн гал олсон үеэс гэж боддог. Зарим нь анхны чулуугаа зараад багаж хийсэн үеэс гэж хэлдэг баг. Гэхдээ судлаачид нэг сонирхолтой санаа ирдэг. Хүн асаад сурсан болохоор хүн болоогүй. Чулуу зорж сурсан болохоор ч харин өөрийн хийсэн зүйлээ бусдтайгаа хуваалцаж хамтдаа хөдөлмөрлөж гисэн тэр мөчөөс л бид өнөөдрийн хүн болсон гэж үздэг. Та бодоод үзтээ. Нэг хүн ганцаараа гал асааж чадна. Гэхдээ тэр галыг олон хүн хамтдаа манаж байж л амьдрал үргэлжлэнэ. Нэг хүн чулуу зорж чадна. Харин түүнийгээ дараагийн хүнд зааж өгсөн үедээ л мэдлэг болно. Өөрөөр хэлбэл хөдөлмөр гэдэг бол анхнаасаа мөнхний тухай байгаагүй. Амьд үлдэхийн тухай байсан. Бие биедээ хэрэгтэй байх тухай байсан. Тэр цагаас хойш хөдөлмөр биднийг зөвхөн тижээгээгүй. Хөдөлмөр харин биднийг хүн болгосон. Гэтэл өнөөдөр хөдөлмөр гэдэг үгийг арай өөрөөр ойлгодог болчихсон. Хөдөлмөр гэхээр жишээ нь таны санаанд юу орж байна? Булчин, шөрмөс, хөлс, хүрц, жотов, машин, тэрэг, үйлдвэр, араа, механизм, магадгүй офис, костюм, пижак өмссөн, цагаа бүртгүүлсэн, цалингаа хүлээсэн, албан тушаал, дарга цэрэг. Гэхдээ энэ бол хөдөлмөрийн зөвхөн хэлбэр шүү дээ. Хөдөлмөр бол бие болон оюун ухаанаараа дамжуулж бусдад үн цэн бүтээх үйл явц. Тэр үн цэний хариуд заримдаа мөнгө ирнэ, заримдаа нэр хүнд ирнэ, заримдаа юу ч ирэхгүй. Харин баталгаатай нэг зүйл байнга ирдэг. Тэр бол би хэрэгтэй хүн гэсэн мэдрэмж. Жишээ нь ээж хүүхдээ өсгөж байгаа нь хөдөлмөр. Өвөө ачтаа морь унахыг зааж байгаа нь хөдөлмөр. Насаараа эмч хийсэн хүн хөрштөө зөвлөгөө өгөөд сууж байгаа нь хөдөлмөр. Можоо явсан хүн ачтаа анхны сандлыг нь хийж өгч байгаа нь хөдөлмөр. Нэг өсөндөө үн цэн бүтээж байгаа бүхэн хөдөлмөр. Сэтгэл судлаач Мария Йохада хөдөлмөр бол бидэнд зөвхөн цалин өгдөг юм аа гэж хэлсэн. Харин ажил бидэнд өглөө босох шалтгааныг өгдөг, амьдралын хэмнэл өгдөг, хүмүүстэй уулзах орчин өгдөг, өөрөөсөө том зүйлд харьяалагдах мэдрэмж өгдөг. Монголчууд бид хүнийг үтгэхдээ баяр ёслол хийхдээ мундаг арт юм шүү дээ. Насаараа хамт ажилласан хүнээ тойр цогсоод сайхан үг хэлнэ. Дурсгалын зураг татуулна. Нэг нэгээрээ цуурч чод үнсүүлнэ. Хүчээд жигүүрэл цогсоод нөгөө хүнээ голдоо цогсоож хагаад мөнгөн маягтай сүүх гардаж өгөөд та гавьяаныхаа амралтанд гарлаа. Сайхан амраарай. Та үнэхээр манай сайн ажилтан. Сайн дарга байсан шүү гэж хэлдэг. Ямар сайхан байсан. Гэхдээ тэр мөнгө аяг хүнийг маргааш өглөө босгохгүй. Тэр өрөөл шин зориг болж өгдөггүй. Бид хүнийг ажлаас нь маш сайхан үддэг хэрнээ харин дараагийн амьдралд нь хэрхэн өгтөж авахаа бараг ярьдгүй шүү дээ. Нэг өдөр таны ажлын хамгийн сүүлийн өдөр ирнэ. Тэр өдөр үнэхээр хөдөлмөрөө дуусгах уу? Эсвэл хөдөлмөрийн хэлбэрээ өөрчлөх үү? Бид тэтгэврийн тухай ярихгүй. Харин бид амьдралын 2 дугаар хагасын үн цэний тухай ярилцсан. Шинжлэх ухааны тухай ярилцсан. Хүний амьдралын тухай ярилцсан. Монгол хүний тухай ярилцсан. Хамгийн гол нь хөдөлмөр дуустдаг. Зөвхөн хэлбэрээ л өөрчилдөг.